За сайн байна уу? За би өнөөдрийнхөө бичлэгээр болохоор хэрхэн Америкт байртай болох вэ гэдэг талаар ярих гэж бодлоо. За би ямар нэгэн агент дүүл хөдөлгөөний зууч биш үү, зүгээр өөрийнхөө туршлагаас хуваалцъя. Ер нь бол Америкт мууж мужаасаа хамаараад байрны үн бүр үнэхээр амар хэлбэлцэлтэй байдаг. Ялангуяа том хотуудад бол бүр амар үнэтэй байрнууд нь манай Utah мужид болохоор ер нь харьцангуй хямдханаа орд юм байлээ байрнууд. За тэгтээ байрны үн болохоор бас янз бүр аахгүй юу? Би өнөөдөр өнгөөцөг юм шиг тийм вебсайт байдаг юм чи. Тэгээд тэрүүгээр байрны үн хараад байжилаа л та. Тэгсэн чинь ер нь хамгийн хямдхандаа $250,000 эхлээд дээш бол хязгааргүй байлээ байрныхаа төрлөөс хамаарат. Одоо орон сууц бол жишээ нь 250,000, 350, 400 гэдэг янз бүрийн үнэтэй. Одоо хідэн өрөө байна те, хідэн бедрумтэй, хідэн юутай байна гэд янз бүрийн үнэтэй байгаа байхгүй юу. За тэр $250,000 нь болохоор Монголоор 3 өрөө байр, бараг Vegas City-д 3-4 өрөө байр авах мөнгөөр байр авчиж байгаа байхгүй. $250,000 чинь 800 сая хэвцээ юм уу? Энд чинь шууд ирээд байр авчиж болох юм билээ. Америкт байртай болохын тулд ерөөсөө байрныхаа урьдчилгаа 3% өгөөд хэрвээ бичиг баримт асуудалгүй бол шууд зээлэнд орчих болох юм билээ. Ерөөсөө л байрныхаа 3% өгөөл урьдчилгаа. Монголчин заавал 30% гэлтэгдэг штэ ипотект орохын тулд тий. Тэгмэд энэ чинь болохоор 3% юм билээ. За тэхийн тулд хамгийн эхлээд заавал зээлийн оноотой байж иж байрны ипотект хамрагдаж болно гэсэн үг. За зээлийн оноогоо хэрхэн цуглуулах вэ? Бид хоёр болохоор анх ирчээд угаасаа ер нь байр авах бодолтой ирсэн. Тэгээ мөнгө төгрөг бэлтцсэн. Тэгээд гэсэн чинь манай зээлийн оноо маань ерөөсөө орж ирдэггүй. Тэгээ бид хоёр бас нэг хэдэн сар алдсан. Яаж зээлийн оноотой болох вэ гэхээр хамгийн гол нь сайн зээл аваад кредит картаа яагаад тэрийгээ сайн хэрэглээд тэгээд буцаагаад яг цаг цагт нь төлөөд явчих хэрэгтэй билээ. Тэгээ бид хоёр анх нэг банкн дээр очиод кредит карт авъя гэд тэгсэн байхгүй юу. Бид хоёр эхлээд Chase Bank орсон. Тэгээ Wells Fargo ороод тэгсэн чинь таярт дөнгөж ирсэн ямар ч зээлийн төвхгүй болохоор ямар ч кредит карт гарах боломжгүй гэд тэгсэн. Тэгээ бид хоёр балан кредит карт гарахгүй бол яаж зээлийн оноогоо бүрдүүлэх юм бэ гэж бодоод тэгсэн чинь манай тэр эдийн засгч болохоор банк бус дээр очиод үзгээд тэгээ банк бус дээр очсон чинь кредит картны $500 лимиттэй кредит карт бид орчод өгсөн. Тэгээд тэрийгээ сайн ашиглаад төлөөдсэн. Тэгтээ бас манай зээлийн оноо нэг амар сайн сайжрахгүй яагаад гэвэл лимит нь бага болохоор тэгээд дараа нь бид хоёр машины зээл авсан. Кредит оноогоо сайжруулахын тулд тэгээд машины зээлээ сар сард нь цаг цагт нь төлөөд тэгээд тэнгүүд кредит оноо бол нэлээд сайжраад ороод ирсэн юм билээ. Ер нь бол 6 сарын хугацаанд яг зээлээ бүрийг цаг цагт нь төлсөн байх хэвээр. Тэгжээж кредит оноо билд хийж орж ирсэн юм билээ. Зээлийн оноогоо болохоор бид хоёр Experian гээд зээлийн оноо шалгадаг аппликейшн байт юм билээ. Тэрүүгээр байнга ер нь бол сар болгон шалгаал тэр сар болгон шинжилгээдээ явцдаг. Сар болгон биш бараг 7 хоног болгон шинжилгээдээ явцдаг хаа. Тэгэл тэрүүгээр оноогоо шалгаалсан. Ер нь 830 хүртэл оноо нь бол байт юм билээ. 900 билүү? 900 хүртэл бараг оноотой. Тэгээ бид хоёрын шууд 630-аас эхлээд тэгээд зээлээ төлөөд сайн түүхтэй байгаад ангууд нэмэгдээд 760 хавцаа болсон. Заавал тэр оноотой байх хэрэгтэй гэд түүхтэй байх хэрэгтэй гэдэг юм билээ. Монголд бас тийм зээлийн онооны систем бас хийж байгаа юм шиг байна шүү дээ. За хоёрдугаар болохоор бичиг баримтны асуудал. Бичиг баримт хамгийн чухал. Жишээ нь аяллаа визтэй хүн ирээд шууд зээлэнд орё гэвэл ер нь бол банк бол татгалцчих магадгүй. Яагаад гэвэл ямар ч зээлийн түүхгүй, оноогүй тийм доктортой тийм виз авахгүй учраас татгалзаж магадгүй. Тийм болохоор би гэхдээ өнөөдөр сая ChatGPT-гээс асуусан байхгүй аяллаа визтэй хүн байр авч болд юм уу гэд тэгсэн чинь Америкт байр авахын тулд заавал иргэншил US паспорт бол хэрэггүй байдаг. Ер нь бол ямар ч гадны хүн ирээд байр авч болно гэсэн. Тэгэхээр бэлэн мөнгөтэй байвал тэгэл ер нь шууд байр авчиж болох юм билээ. За аяллаа виз биш бусад визний төрөлтэй хүмүүс болохоор зээлэнд бол хамрагдаж болно. Америкт нийгмийн даатгалын дугаар гээ Social Security Number гэдэг байдаг. Тэрнтэй байхад тэгээд кредит оноотой байхад бол шууд байрныхаа зээлэнд бол хамрагдаж болно. Урьдчилгаа 3% төлөөд
За 3 дугаарт болохоор заавал одоо real estate agentтэй байх хэрэгтэй юм билээ. Нөгөө үйл хөдлөх хөрөнгийн зуучлагчтай байх хэрэгтэй. Энд чи зуучлагчгүй бол ер нь бол явахгүй юм билээ. Ер нь заавал авсан байх хэрэгтэй. Монголд бол тэгээл өөртөө хоорондоо ярьж байгаа л ер нь тохирол шууд авчиж болдог шүү дээ. Тэгэнгүүт энэ ч бол ер нь бол байх тийм заавал зуучлагчтай байх хэрэгтэй. Гэтэ яг зуучлагчгүй авч болно. Тэгсэн ч гэсэндээ байрны үн бол нөлөөлөхгүй. Одоо байр зарж байгаа тал нь тэр одоо зуучлагчийн шимтгэлийн төлөлт юм билээ. Агентуудын төлбөр болохоор нийт байрны үнийн одоо 2-оос 3% 3% тэнцвүүс төлбөр байдаг. Тэр нь болохоор чиний карманаас гарахгүй тэр байр зарж байгаа хүний карманаас гарна. Гэхдээ яг үндсэндээ бол бас чийлүүлж байгаа шүү дээ тий. Ер нь бол энэ байр улстай хогоор байгаа. Нөгөө нэг үнгүүцэг юм шиг zillow.com гэдэг нэг вебсайт байт юм билээ. Би одоо энэ дээр оруулчихъя. Тэгээд би тэрэн дээрээс одоо ингээл өдөр шинжэнгөө байр хайгаал нэг хэдэн сараас өдөр шинжэнгөө бүх байруудыг үзэж байгаа хгүй. Тэгээд нөгөө шинэ байрууд орж ирэнгүүт нь шууд нөгөө notification хасаацсан над руу шууд орж ирээл би тэгэл бас хараал явсан. Тэгэл яг зурган дээр амар гоё байгаа мөртлөө ерөөсөө яг очиод үзэнгүүт нэх гоё юм байхгүй. Тэгээд нэг жоохон худлаа эсвэл нэг амар үнэртэй байр гэдэг ч юм уу тийм байсан. Би нэг байранд ороод тэгсэн чинь зурган дээр бүр амар гоё үнэнчтэйчгүй байршламжтайчгүй тэгэл ороод үзсэн чинь амар сонир үнэртэй бүр нэг тийм муу усны хоолой эвдрээд хагарч марцсан нэг тиймэрхүү үнэртэй тэгэл бүр яаста нөө гэд тэгсэн. Орой болгон ажиллаад харчаал өстой баахан байр үзэж явдаг байсан. За ямархуу байрнууд үзсэн талаараа би энэ бичлэгийнхаа араас оруулчихъя. Аль цонхон урагшаа юм бэ? Энэ цонхон. Эндээ ихтэй ганц цонхтой юм шүү тий? Наашаа чи бараа өрөөд юм шиг. Тэгээ энэ цонхон гэсэн үг шүү тий? Энэ урагшаа. Манай юусе хэн багт бичсэн байж байгаа. Тэгээд үргэлжлэж байгаа. Тий. За энэ ч уусаа сайд нэсэн гээ. Хоёр дахь нь. Гонтхон. Тийм шиг тий. Нэсээ орж ирлээ. Галтагаа. Энэ манай том өрөө. За энэ манай том өрөө. Оо, үнэхээр гоё юм байна. Энэ ажлын өрөө байна. Энэ storage байна. Тэгээд даацсан биш юм байна уу? За юм байна. За энэ болохоор энэ зүгээр авсан юм шүү дээ. Авсан юм шиг байна. Гэтэ энэ нөгөө нэг юу гараж ч юм нэг юм болох л та. Тийм болоо. Дараагийн хамгийн том асуудал болохоор яг байрных нь үнээс гадна дахиад одоо hidden cost одоо нуугдмал зардлууд зөндөө гардаг заяа. Тэр нь юу вэ гэхээр одоо closing cost юм байна л да. Ингээ байртай холбоотой гарч байгаа одоо бүх зардлууд юм байна. За тэрэнд нь юу багтдаг вэ гэхээр зээлийн одоо өргөдлийн шимтгэл, нэр шилжүүлж байгаа шимтгэл, тэгээд одоо байрны даатгал, тэгээд жилийнхэн татварыг өөрчилж төлөх хэрэгтэй, жилийнхэн сөөхийн мөнгийг төлөх хэрэгтэй. Баахан татвар нь бас ингээд дотроо ингээд янз бүрийн татварууд заяа. Зөвхөн одоо улсын татвар, тэгэл мужийн татвар, тэгэл дүүргийн татвар гэх баахан татвартай. За тэгснээ одоо байрны үнэлгээний төлбөр, тэгээ зээлийн тайлбарын төлбөр, зээл гарахтай холбоотой төлбөр, тэгээд бас 6 сарынх нь одоо урьдчилан төлсөн хүүгийн төлбөр гээд нийлээд ер нь бол байрны нийт үнийн одоо 2-5% одоо зөвхөн тэр closing cost гэдэг юм эзэлдэг. Энэ бит хоёр мөнгө төрөө бэлдсэн байгаа шүү дээ. Тэгэнгүүт баахан юм closing cost-ны мэдээлэл гэдэгчж байгаа юм чинь тэр бол амар дарамттай ядаргаатай юм билээ. Монголд бол нөө үйл хөдлөх хөргийн татвар матвар гэхдээ нөө зарж байгаа талын төлчдөг шүү дээ. Тэгээ ер нь хил хөтөлбөр яг нөө нэтрийн төлбөр гэж төлчдөг. Тэгэнгүүт энд бол бас амар их төлбөртэй.
тийм их шаардлагагүй төлбөр юм шиг надад санагдаа. За дараагийн нэг гоё юм нь болохоор энэ чи зөндөө шинэ одоо байр баригдаж байгаа. Тэгэнгүүт яг нөгөө шинээр баригдаж байгаа эсвэл дөнгөж ашиглалтанд орсон тийм байрнууд бас байгаа. Тийм байрнаас авах боломжтой. Эсвэл бүр ингээд нөгөө нэг барилгын компани дээр ингээд очиж уулзаад ямар байр хаана баригдаж байгаа вэ энэ төр гээд нөгөө нэг одоо хамаг план зураг энтертэй танилцаад бас яг авчиж болох юм билээ. Тэхийн тулд нөгөө барилгын компанид эхлээд гэрээгээ хийгээд урьдчилгаан мөнгөө төлөө тэгээд одоо ашиглалтанд ортол нь хүлээн гэсэн үг. Одоо нөгөө барилгын компаниас бас арай хөнгөлөлттэй зээл өгдөг ч юм уу. Эсвэл нөгөө нэг closing cost гэх түрүүн баахан төлбөрүүд байдаг гэсэн шүү дээ. Тэрийг бас барилгын компаниудаас нь арай хөнгөлж өгд юм байлээ. Бид хоёр тэгэж авсан. Энд болохоор нөгөө Монгол шиг тэгэл ашиглалтанд орно гэлстэй хэдэн улирал тэдэн оны тэдгээр улиралд ашиглалтанд орно гэл тэгснээ ингээд ерөөсөө ордггүй амар удаал хамаг мөнгө төгждөг шүү дээ тий. Ерөөсөө энд бол тийм байхгүй. Яг нөгөө ашиглалтанд орно гэсэн хугацаанд орно. Тэгээд хамгийн гол нь нөгөө нэг өвлөн нэг хүүтэн биш болохоор байр нь одоо байнгын баригдаад амар хурдан баригдчихдаг. Ер нь бол нэг 2-3 сарын дотор бол бүх ингээд барилгын баригдаад дуусчихсан юм билээ. Тэгэхээр анханасаа ингээд нөгөө нэг барилгаа бариулаад тэгэнгүүтээ одоо галтайгаа өнтрээ өөрсдөө ингээд доторх мөнгөний өөрсдөө сонгочих болт юм билээ. Тэгээ тэгэнгүүт бас амар дахиад амар үнэтэй болт юм билээ амар сонин. Одоо би ингээд жишээ нь галтайгаандоо ингээд яг гоё монголох шигээ одоо нөгөө чулуун хавтан хийлгэмээр авахгүй юу. Тэгэнгүүт бүр шууд $10,000 нэмэгддэг ч юм уу $20,000 нэмэгддэг ч юм уу тийм болоодсан. Тэгээл за яшиг одоо ингэж амар $10,000 чулуун хавтан гэж юу яах вэ гэж бодоод тэгээд хийлгээгүй. За тэгээд байр авах процесс маань болохоор ер нь бол ингээд за энэ байрыг авъя одоо тэдэн төгрөг төлөё яг энэ үн дээр чинь ингээд тохироё ч юм уу тий эсвэл нөгөө хүнтэйгээ ингээд нөгөө negotiate буюу ингээд ярилцаж болт юм байлээ. Би ингээд тэдээр амаар байна гэдэг ч юм уу арай үн буулгаад тэгээд offer letter буюу бичиг явуулт юм байлээ. Тэнгүүд яг нөгөө хүн бас яг зөвшөөрөх үгүй юу гэдгээс одоо бас хамаарна. Тэгээ хэрвээ зөвшөөрвөл ер нь бол ингээд нэр мэр шилжүүлэх процесс нь болохоор 1 сарын хугацаатай. Ер нь багадаа 1 сарын хугацаатай юм байлээ. Тэгээд байрандаа орохоос өмнө бас юу хийх хэрэгтэй заавал одоо investigation гэдэг байгаа байхгүй юу? Тэрний юу вэ гэхээр одоо бүх байрны эвдрэл, хэмхрэл, тэ одоо энэ усны хоолой, тэгээл энэ хамаг юмнууд нь хэмээн ажиллаж гинөө гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмыг одоо заавал мэрэгжлийн хүнээр шалгуулах хэрэгтэй юм билээ. За байрандаа орсны дараа ямар зардлууд гардаг вэ гэхээр одоо нөгөө нэг монголчин бол ипотек авахар тэгээл зээлийн төлбөрөө төлөөл нэг даатгал гэдэг нэг жоохон мөнгө төлдөг шүү дээ. Амнисты даатгал, нөгөө эд хөгжлийн даатгал гэж жоохон мөнгө төлдөг. Тэнгүүд энтхийх болохоор амар үнэтэй заяа. Зөвхөн зээлэн дээрээ дахиад ингээд сар болгон татвар төлж байгаа заяа. Яг хөө тэр нь ингээд бүтэн жил хуримтлагдаад тэгээд цаашаа одоо татвараа төлдөг юм байлээ л дээ. Гэхдээ сар болгон төлдөг татвар. За тэгээд байрны даатгал бол заавал хэлгсэн байх ёстой. Тэгээд тэр нь бас хөрхөн үнэтэй. Тэгээд төшөө чинь ямар ч одоо бит хоёрын төлдөг зээлний бараг одоо 30% нь зөвхөн даатгал тэгснээ ийм нөгөө нэг татвар матвар ингээд яг манай зээлний юмнууд биш байгаа байхгүй юу? 30%. Тийм бараг 30% юм байна. За 20% ч юм уу. Дандаа нэг тиймэрхүү сэн төлбөрүүд төлдөг. Харин за байрны төлбөр болохоро ус заяа. Тэгээд нөгөө нэг бохор усны хоолой хэрэгэлсэн төлбөр, тэгээд цахилгааны төлбөр, газны төлбөр, тэгээд суух, интернет төв. Тэгээд тэр нь болохоор бараг ер нь сарын $300 болчдөг. Манайх бол яг сарын 300 болдог. Бид хоёр өмнө нь ингээд нөгөө байр түрээсдэг байсан. Түрээсийн байрнууд болохоор ер нь нэг нөгөө тэдүүрөө энэ төр байхаасаа хамаарад $1,300 бас ингээд дээш хязгааргүй заяа. Тэгээ бит хоёр $1,800 байр түрээсдэг байсан. Тэр маань болохоор 2 ундлахын өрөөтэй монголоор бол 3 өрөө байр түрээсдэг байсан. Тэгээд тэрнийх нь бас одоо нөгөө нэг одоо ашиглалтын төлбөр гээд $200 хязгаардаг байсан. Ер нь аль ашиглалтын төлбөр энэ төр бас өөрхөн нэлээд үнэтэй. За энэ чи байр аваад түрээслээд ашиг хийх боломж байгаа юу гэвэл
би нөө гэж хэлсэн. Гэхдээ яг мэдээж одоо нөгөө нэг хүн ихтэй том хотуудаараа бол түрээс нь бол амар өндөр байгаа шүү дээ. Тэгэнгүүт энд болохоор одоо байрныхаа түрээсээр өөрийнх нь зээлийг нь төлж болж чадахгүй юм билий. Тэгээл нөгөө нэг түрээсээ авсан ч гэсэндээ дахиад нөгөө татвар матвар тэгээл нөгөө даатгал маатгал гэл хамаг одоо юмнуудын төлсөөр байтал ерөөсөө ингээд түрээс нь одоо ер нь бол ямар ч ашиггүй юм билий. Эмчээ бол. Гэхдээ яг тийм зарим мужууд байдаг гэсэн одоо байрных нь түрээсээ аваа тэгээд түрээс нь өөрийгөө ингээд төлөө тийм ашиг хийгээ явах тийм бол боломжтой мужууд байдаг гэсэн. Тэгэхээр би тэрийг нь бол сайн мэдэхгүй байна. Надад бол жоох ашиггүй санагдсан. Би бол уулнах тэгвэл бараг зүгээр юм шүү гэж бодож ирсэн байхгүй юу. Тэгээд жоох ашиггүй юм билий. За тэгээд энэ хүртэл үзсэн та бүхэнд баярлалаа. Баяртай.